За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ хураангуй теологи төслийн 6 дугаар хичээлийг танилцуулах гэж байна. За Бурхны үгийн талаарх доктрин гэдэг сэдвийн дор бид 7 хичээл үзэж байгаа. За миний дэлгэцийн дээд болонд байгаа хичээлүүдийн сэдвийг та харж байгаа бол бид өнгөрсөн хичээлүүдээр ийм сэдвээр бол үзсэн гэдгийг бол та харах болно. За энэ өдөр би та бүхэндээ энэ 6 дугаар хичээлээр Бурхны үгийн өөрчлөх хүч чадал гэдэг сэдвээр үзхийг хүсэж байна. За Бурхны үг бол зүгээр нэг тийм бичигдсэн амьгүй үг биш, тийм ээ. Бичээс нь Бурхны өөрийнх нь үг учраас Бурхан өөрийнхөө үгтэйгээ маш ойр холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл Бурхны үгийг унших үед, Бурхны үгийг сонсох үед тэр уншиж байгаа, сонсож байгаа хүний сэтгэл Бурхны үг итгэл өгдөг, тийм ээ. Амьдралд нь ухаарл өгдөг, мөн хүч чадал өгдөг. Бурхны үгийг бас зөв зөвхөстөөр хэрэглэх үед тэр Бурхны үгийн нөлөө нь тэр хүний амьдрал тодорхой байдлаар үйлчилж байдаг тухай маш олон гэрчлэлүүдийг та сонссон байх. За Бурхны үг нь ариун сүнсний нөлөөгөөр бичигдсэн учраас Бурхны үгийг унших үед, Бурхны үгийг ойлгох үед ариун сүнс нь бидэнд бас тодорхой тайлбарыг өгч тэр уншигчийн болон сонсогчийн зөрсгөлд Бурхны үг нөлөөлж байдаг юм аа. За одоо би хэд хэдэн библийн ишлүүдийг хэлнэ. Тэгээ миний дэлгэцийн баруун талд байх библийн ишлүүдийг та өөрийнхөө библиэс уншаарай. Тэгээд дараад нь та энэ хичээлийг сонсох үед, үзэх үед танд илүү их ойлголтыг өгөх болно. За библийн ишлүүдийг би уншия. Дуулал 19-р бүлгийн 7-оос 11, Дуулал 107 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл, Иремья номын 23-ийн 29, Ром номын 10-ийн 17, 1-р Тесалоникийн 2-ийн 17, 2-р Тимотийн 3-ийн 16, Еврей номын 4-ийн 12, 1-р Петрийн 1-р бүлгийн 23-аас 25, 1-р Петрийн 2-р бүлгийн 2-р ишлэл. За Бурхны үг үнэхээр одоо эрх мэдэлтэй нөлөөтэй гэдгийг бид яг юугаар батлах юм бэ гэхээр Бурхны үг зөвхөн дан ганц тийм ээ одоо цагаан дээр хараар гэдэг шиг бичүүлээ зогсохгүй. Бурхан өөрийнхөө төр үгийн ард тийм ээ нөлөөлөхөөр бэлэн байж идэг юм аа. Бурхны үг дотор бол янз янзын тийм одоо төрөл жанраар бичигдсэн. За мөн янз янзын хэлбэр одоо агуулгаар бичигдсэн. Жишээлбэл Бурхны үг дотор тунхаглалын үгнүүд байна, тушаал байна, амлалт байна, баталгаа байна, анхааруулга байна, зэмлэл байна, залруулга байна, жишээ байна, тийм ээ. Тэр уншиж байгаа хүмүүс тухайн жишээ болох үднэс. Тэгэхээр бичээсийг бид унших үедээ зүгээр нэг тийм уран зохиолын ном уншиж байгаа юм шиг уншдаггүй. Харин бид ариун сүнснээс тусламж гуйж Бурхан минь, ариун сүнс минь та энэ үгийг надад ойлгуулж өгөөч гэж залбирч унших үед ариун сүнс тэр одоо бичээсийг бидний нүдэнд одоо нээж ойлгуулж бидэнд хэрэгтэй бидний амьдралын яг тэр асуудал Бурхны үг өөрөө хариулт болсон тэр гайхамшигтай ойлголтуудыг өгч байдаг. Тийм учраас бид Бурхны үгийг зөвхөн дан ганц үг гэж уншихгүй, харин ариун сүнсний нөлөөгөөр унших үед ариун сүнс тэр үгийг бидэнд ойлгуулж өгнө. Тэр ойлгосон үг бид итгэлээр хүлээж авах үед тэр итгэлээр ариун сүнсээр дамжуулан ирсэн үг бидний амьдралд ажиллаж үйлчилж байдаг юм аа. За Бурхны үгийн нөлөөллийг үгүйсгдэг янз янзын тийм хэлбэрүүд байдаг. Жишээлбэл Бурхны үгийг одоо Бурханаас биш, энэ бол хүнээс гэж хүний бичсэн зүйл гэж ярих үед Бурхны одоо хүч чадлыг энэ бол үгүйсгэж байдаг. За Бурхны үг бидэнд хэрэгтэй бүхнийг мэдих шаардлагатай бүхнийг гэдэг зүйлийг бол үгүйсгдэг тийм хүмүүс байдаг. Өөрөөр хэлэх юм бол Бурхны үгнээс өөр их сурвалжаас одоо авралын тухай, Бурхны хүслийг таньж мэдэх тухай, амьдралынхаа асуудлыг шийдэх гэж оролдох үед тэр одоо Бурхны үгийг үгүйсгэсэн тэр байдал маань тэр хүний амьдралд бол нөлөөгүй болдог. Өөрөөр хэлэх юм бол Бурхны үгийг юутай зөвлөжлөх вэ гэхээр савнтаа зөвлөж болно. Савн бид ашиглахгүйгээр зүгээр тавир дээр байлгаалах юм бол тэр байж л байна. Харин савн бид ашиглаж гараа угаах үед тэр бидний гар байгаа хэр буртаг бол арилж тийм ээ бидний гар цэвэрхэн болно. Яг түүнтэй адилхан Библийг уншихгүй, Библиэр итгэлээр хүлээж авахгүй, Библийг ойлгож судалж амьдралдаа хэрэгжүүлэхгүйгээр зүгээр л номын тавир дээр ингээд тавиад ах юм бол тэр Библийн нөлөө таны амьдралд ирэхгүй гэсэн. Харин та Бурхны үгийг
өөрийнхөө амьдралд оруулахын тулд тэр үгийг судалж уншиж өөрийн болгож хэрэгжүүлэх ёстой гэдэг юм аа. За өнөөдөр би та бүхэнд Библи уншихын 9 ач тусыг би та бүхэнд тайлбарлана. За нэгдүгээр ач тус бол Бурхны үг итгэл өгдөг. За Библийн Ром номын 10-ын 17 дугаар ишлэлдэр тиймээс итгэл нь сонсох нь Христийн үгээр ирдэг гэсэн. Тэгэхээр бид Бурханаас итгэлийг хүлээж авахын тулд Бурхны үгийг унших үед сонсох үед бидэнд Бурхны үгээс итгэл ирдэг. За хоёрдугаарх нь Бурхны үг биднийг шинэ хүн болгодог гэж Библиэлд хэлсэн. Яаков номын 1:18 дугаар ишлэлдэр тэр хүслээрээ биднийг үнний үгээр төрүүлв. Ингэснээр бид түүний бүтээлүүдийн анхны үр жимсэнд болох юм гэсэн. Өөрөөр хэлбэл бид Есүс Христэд итгэсэн итгэлээрээ бид үнэхээр Бурхны үгийг унших үед Бурхны үг биднийг өдөр болгон шинэ хүн болгож өөрчилж байдаг юм а гэж. За гуравдугаарх нь Бурхны үг итгэгчдийн хувьд сүнсний хоол болж байдаг. За хүн өсөж том болохдоо эхлээд сүгээр хоолно, дараад нь бор хоолнд орно, дараад нь олон янзын дуртай хоолоо хийж иддэг ийм болно. Яг түүнтэй адилхан шинэ итгэгчдийн хувьд Библи бол сүм мэд байдаг гэж 1-р Петрийн 2-р бүлгийн 1-2 дугаар ишлэлээр бол хэлсэн. За өсөж яваа хүн бор хоолнд орохоос талах борцог иддэгтэй адилхан Матай 4:4 дээр хүн зөвхөн талахаар бус Бурхны үгээр амьдрдаг гэж Бурхны үгийг талахтай зөвлөсөн ийм зүйл байдаг. За төлөвсөн нэг нь Бурхны үг бол бор хоол болдго юм а гэж Еврей 5 дугаар бүлгийн 12-оос 14 дугаар ишлэлдэр энэ тухай хэлсэн байна. За дөрөвдүгээр Библи уншихын ач тусын дөрөвдүгээр зүйл нь Бурхны үг бидний биед эрүүл мэндийг авчирдаг. За сургаал үгс номын 4-р бүлгийн 20-с 22 дугаар ишлэлдэр үгийг минь анхаар хүмүн, хэлхийг минь чих тавин сонс үрмэн. Үүнийг хараанаас алдаж үл болно. Үүнийг үр зүрхэндээ хадгалж. Энэ нь олсон нэгэнд нь ам, тэр нь бие махбодд нь эдгэрэл гэжсэн. Тэгэхээр Бурхны үгээр дамжуулж бидний биед эдгэрэл ирдэг. Бурхны үгээр дамжуулан бидний бие эрүүл сарвал байдаг гэсэн ийм нөлөөлөл бас байдаг. Тийм учраас Есүс итгэгч хүмүүс бид зөвхөн эм тариа хэрэглэхээс эмчит үзүүлэхээс гадна бид бас итгэлээр залбирч Бурхны үгээр дамжуулан бидний бие махбод зөвхөн бие махбод биш бидний сэтгэл санаа бидний бүх талбар дээр эрүүл байдал ирдэг юм а. За Бурхны үгийг уншихын 5 дахь эрүүл бол Бурхныг оюун ухааны гэгэрүүлж ухааруулдаг ийм нөлөөллийг авчирдаг. За дуулал 119 дугаар бүлгийн 130 дугаар ишлэлдэр таны үгсийн тунхаглал нь гэгэрүүлж гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг гэж. Тэгэхээр Бурхны үг бидний оюун бодлыг үнэхээр өөрчилж, шинчилж, илүү ухаалаг, илүү ялгах чадвартай, илүү мэрэгэн болгодог юм а гэдэг зүйлийг хэлхийг хүсэж байна. За 6 дугаарх нь Бурхны үг нүглийн хүч ба сатааны өдөөлтийг ялах тийм хүч чадал болдог. За дуулал 119-ийн 11 дугаар ишлэлдэр таны эсрэг нүгэл хийхгүй тулд үгийг тань зүрхэндээ би хадгалгаа гэсэн. Өөрөөр хэлбэл нүглийн эсрэг Бурхны үг бидний зүрх сэтгэлд байх юм бол нүглийг бид эс үлдэж эзний өмнө болон хүмүүсийн өмнө өөрийнхөө өмнө ч гэсэн худал хуурмаггүй үнэн амьдрч чадна. Харин бид Библиэс хол байх юм бол нүгэл бидний амьдралд орж ирэх болно гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгээ нэг хүн хэлсэн байдаг шүү дээ. Библи таныг нүглээс хамгаалдаг бол нүгэл таныг Библиэс хамгаалдаг юм а гэж. Тийм учраас бид Бурхны үгийг зүрх сэтгэлдээ хадгалж, цээжлж, тунгаан бодож, тунхаглаж амьдрах ёстой. За 7 дугаарх нөлөө бол Бурхны үг биднийг цэвэрлэдэг, бас ариутгадаг. Бурхны үгийг устдаа зурсан байдаг. Ус бол үнэхээр гайхамшигтай. Хүн гараа угаахтаа, биеэ угаахтаа, усанд орохдоо, үсээ угаахтаа, хувцас угаахтаа ус хэргэлдэг. За Эфесийн 5 дугаар бүлгийн 26-27 дугаар ишлэлдэр тэр буюу Есүс чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн ариусгаад түүнийг ямар ч толб өрчлөөсгүй эсвэл алив юм ийм байхгүй харин ариун гим зэмгүй байлган өөрийнхөө өмнө алдарт чуулган болох гэсэн билээ гэж хэлсэн. Тэгэхээр Бурхны үг биднийг үнэхээр бүх талаар цэвэрлэж ариусгаж үнэхээр эзний өмнө цэвэр бөгөөд ариун гим зэмгүй алдарт чуулганы нэгэн хэсэг болгож цэвэрлдэг гэдэг зүйлийг хэлж байна. За 8 дугаарх нь Бурхны үг толь мэд бидний үнэн төрхийг илчилдэг. Бид өглөө сэрээжл өдөр ч юм уу бид толин нүрэ хараад хаан заван байна, хаан бохор байна. Бид тэр бохор зүйлээ ингээд цэвэрлдэг.
Яг түүнтэй адилхан Бурхны үгийг унших үед бидний дотоод мөн чанарыг, бидний дотоод сэтлийг, хандлагыг, зан чанарыг, бидний үзэл бодол, бидний хэл яриа энэ бүх зүйлийг Бурхны үг яг бодитоор нь харуулдаг. Тэгээд бид ийм буруу явж исэн бол Бурхан ингэж явсан бол бид Бурхны үгийн дагуу өөрийнхөө амьдралыг цэгцлэх ёстой гэдэг. За энэ талаар Яаков номын 1-р бүлгийн 21-22 дугаар ишлэлдэр тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамгал үлдэгдлийг хаяж дотор чинь суулгагдсан сэтгэлийг чинь аврах чадaltaй үгийг дөлгөөхнөр хүлээж авахтун. Гэхдээ өөрсдөө хуурдаг зүгээр сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд бай гэсэн. Тэгэхээр Бурхны үгийг бид унших үед Бурхны үг бидний доторх бүх зүйлийг зан чанар, хандлага бүтэнд байгаа бүх зүйлийг Есүстэй адилхан дүр төрхтэй хувирахын төлөө зааж өгдөг. За эн чинь Есүс бол ийм байна, харин чи бол ийм байна. Тийм учраас чи Есүстэй адилхан ийм зан чанартай болоорой гэдэг зүйлийг тойлон бидэнд харуулж өгдөг. За 9-р хэн Бурхны үг эцсийн өдөр бидний үг шүүх болно гэж Библиэлд хэлсэн. Эцсийн өдөр хүн болгон амьдралаа Бурхны өмнө тайлагнаж шүүлтэнд бол бэлтгэв. Тэгээд тэр үед Бурхны үг Библиэлд ингэж хэлсэн байдаг, харин чи ингэж амьдрсан байна гэж зүйлийг харьцуулан бидний амьдралыг шүүх болно гэж хэлсэн байгаа. Иохан 5-р бүлгийн 24-р эшлэлдэр үннээр би та нарт хэлье, үгийг нь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй, харин үхлээс гитэлж амьд шилжвэ гэсэн. Тэгэхээр Бурхны үг бидний амьдралыг шүүх учраас бид Бурхны үгийг дагаж, Бурхны үгийн дагуу амьдрах үед бид хожимын өдөр ичих зүйл байхгүй итгэмжтэйгээр түүний өмнө зогсох болно. Тийм учраас бичээст хандж байгаа бидний хандлага бол үнэхээр Бурханд хандж байгаа бидний хандлага юм. Тийм учраас бичээсийг уншиж байгаа нь Бурхантай уулзж байгаа, Бурхны дуу хоолойг сонсож байгаа ийм чухал үйл явдал. Тийм учраас Бурхны үг таны амьдралд савн мэт хэрэглэгдээсээ нөлөөлөөсэй гэж хүсэж байгаа бол энэхүү 9 нөлөөг та бодож Бурхны үгийг уншиж, судалж, амьдралдаа хэрэгжүүлж амьдраарай гэж хүсэж байна. Ингээд эзэн та бүгдийг бүх талаар өрөөх болтугай. Дараагийн чадвар уулзах хүртлээр түр баяртай.